Шав шинхэн байсаар 100 жилийг үзгсэн хэмээн 90 өдрөг хөдөлтөө илгэмсэх үзэгч та бүхэнд 2015 оны шинэ оны мэндийг дэвшүүлж Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг инхүү хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ удаагийн Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийн биологийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Мөнхбаярын Мөнхбаатар оролцож байна. За юуны өмнө манай урилгыг хүлээж авч манай студид анхны чочин болж морилон цаацанд үзэгчдийн өмнөөс талархал төвшүүлье гэж бодож байна. Шинэ он сайхан гарч ийн үү? Шинэ он сайхан гарч байна. Тэгэхээр би одоо анхны чочин гэдгийг та хаалттай ойлгоорой. Учир хэмээс миний нэвтрүүлэгтээ анх удаа ингээд нүүр тулан учирж байгаа илгэмсэгж очтоо би намтрахын эзэнтэй эзэн болгон намтартай гэж нэг сайхан үг өгдөг. Өөрийгөө товч танилцуулахгүй гэж чин сэтгэлээсээ ингэж хүсэж нэвтрүүлгээ эхэлдэг. Ийм уламжлалтай. Тэгээ үзэгч түмэнд бас энэ тухай сонирхолвол манай үзэгч түмэнд сонирн байх болов уу гэж бодож байна. За баярлалаа. За юуны өмнө танай телевизийн манай нэвтрүүлгийн хамт олон шинэ оны анхны зочноор оролцож байгаа тул талархлаа илэрхийлье. За тэгээд өөрийгөө товч танилцуулах юм бол би Улаанбаатарын Яриад. За нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 6 дугаар дунд сургуульд бол тус дүүргэж Монгол Улсын боловсролын их сургуулийн биологийн ангийг, биологийн багш, амьтан судлаач мэргэжлэр дүүргээд улмаар сургуульдаа бол багшаар үлдэж ажиллаж одоо тэнхим эрхлэгчээр ажиллаж байна да. Тэгэхээр би таны тухай сонссон. Аав ээж таны аав ээж яг энэ биологийн мэрэгчлээ. Энэ салбарт бас баггүй үр бүтээлтэй өндөр амжилтыг гаргаж ирсэн гэж би бас олон багш нараас сонсч байсан. Энэ бол сэтгүүлчний өөрийнх нь ажил те. Тийм учраас гэтэл та өөрөө биологийн мэрэгчлэр ингээд одоо доктор профессор хүн. Энэ тухай бас сонирхуулаач. Өөрөөр хэлбэл удам дагсан бүх гэж манайхан их хөөрж ярьдэн шүү дээ. Түүнлэгөө ийм эрдэмтлэг сэхэтийн ийм үе дамжсан ийм сэхэтнүүд бол байдаг. Гэхдээ яг энэ биологийн чиглэлээр тэр дундаа ингээд удам дагсан гэдгээр нь бас манай үзэгч сонирхож байгаа да. Тийм. Ер нь бол хүүхэд байгаас л мэдээ орсон цагаас эхлүүлээд л манай гэрт бол одоо элдв янзын аквариум, террариум, за тэнд үзэхэд л элдв янзын могой, гөрвөл, мэлхий, хөрөгчний доотлол уудлаад л төмсөө авах хүртэл тэнд ингээд уудтай могой байж байгаа шээ. Өө за. Ерөөсөө л хар багаас л миний анх мэдээ орсон цагаас л миний ер нь эргэн тойрон орчин маань ерөөсөө тэр чигээрээ биологийн орчин байна. Тийм. Үдсэн номнууд маань хүртэл ерөөсөө номын шүгүүгээр дүүрэн биологийн холбогдлолтой номнууд байсан маань. Номын сангаас нэг ном аваад нэрлэхэд биологийн ном. Энэ холбоосоор болоод л би ер нь бол энэ мэрэгчлэлтэй бол нэлээд их сонирхолтой эзэмшсэн болов уу гэж би боддгийн. За манай аав бол Монгол Улсын боловсролын их сургуулиас насаараа ажилласан Монгол Улсын гавьяат багш доктор профессор Мөнхбаяр гэж хүн байдаг. За энэ аав маань бол одоо манай техникт бас зөвлөх профессороор ажиллаж одоо залуу хойч үедээ үнэтэй зөвлөгөөгөө өдөө хүртэл одоо өгсөөр байгаа. Бид цаашин дэлгэхэд бол таатай байна. Манай ээжийн хувьд бол насаараа 10 жилд бол биологийн багш хийсэн. Олон жил хүүхдүүдтэй ажилласан. Одоо тэтгэврт зуугаа тийм буураа байдаг. Сайхан юм тий. Тэгэхээр та энэ амьсгалж байгаа агаар нь биолог, харж байгаа ертөнцийн биолог. Ийм байхаар ч бас л зүрх сэтгэлд нэг өөрийн гэсэн нэг мэдрэмж төржсөн л байж дараа тий. Тэгэхээр өнөөдрийн өндөрлөлт дээрээс эргээд харахад та Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань зочноор орж байгаа үед манай хүүхэд залуучууд таныг их сонирхож байгаа. Яагаад гэвэл тэр биологийн ертөнцид байж исэн энэ ах, энэ одоо багш маань тий ямар эрдэмийн зэрэг хамгаалж ийм эрдэмтэн болсон болоо гэж бодож байна. Би энэ тухай бас яриулахыг хүсэж байна л да. Оюутан багаас эхлүүлээд гадна дотны эрдэмтэн судлаачтай бол төсөл хөтөлбөрт нь одоо шинжлэх ухааны хар ажлаас л эхэлж судалгааны ажлыг бол эхэлсэн дээ. Анх бол 1-р курст ороод л одоо Германы эрдэмтдтэй цуг хөтөө гадаа яваад л судалгаагаар явхад бол тэднийхээ бол туслах ажилтнаар одоо майхны барин, майхны хураан, дэлдэв ачаагийн ачин иймэрхүү байдлаар л анх ерөн шинжлэх ухааны ажил эхэлдэг. За ингэж явцдаа бол тэдгээр эрдэмтэн судлаачтаас бол маш олон зүйлийг сурна штэ. Ер нь бол үгүй ятхад яаж амтныг хэмждэг юм бэ? Яаж барьдаг юм бэ? Зураг хөрөг яаж авдаг юм бэ? Гэх мэтлэнгээр бол маш олон асар сонирхолтой ертөнц. Энийг бол анх мэдэрч авдаг. За тэгээд л оюутан байхдаа ингэж эдэм шинжилгээ судалгааны ажлуудад явна. Өөрөө хийсэн багахан хэмжээний ажиглал туршилтаараа багш нарын зааж зөвлөсний дагуу эдэм шинжилгээний хорлолдод оролцож байлаа. За магистрийн ажлыг бол одоо Монгол оронд 1989 онд шинээр тэмдэглэгдсэн гавшгай гөрүүл хэмээх одоо шинэ гөрүүлээр магистрийн ажлыг бол хийж ирсэн. За мөн улмаар 2003 онд бол
одоо Монгол Улсын их сургуулийн профессор Тэрвш гэдэг миний багш. Энэ багшийнхаа удирдлаганд орвол Дорнод Монголын хоёр нутагт төлөвлөгч сэдвэр бол эрдмийн зэрэг хамгаалсан. За тэгээ 2006 онд бол дэд профессор болсон. Би одоогор бол дэд профессор цолтой байгаа. Тэгэхээр таны судалдаг салбар бол асар сонирхолтой салбар л да. Ер нь ингээд ямар ч агуулгаар нь ботсон. Өөрөөр хэлбэл тэр одоо биологи гэдэг маань бидний амьдралтай, бидний сэтгэлгээтэй, бидний агаартай, хүмүүн заяатай хүү холбоотой гэж би ойлгоод байна. Тэгэхээр таны судалдаг энэ салбарыг чухам одоо юу гэж одоо энгийнээр одоо үзэгч түмэнд ойлгуулвал юу гэсэн бол та? Ер нь бол герпетологийн салбар гэж ярьж байгаа. Энэ герпетолог гэдэг нь герпетон буюу одоо могоо мөлхөгчд гэсэн утгатай үг л дээ. Тэгэхээр энэ маань үндсэндээ бол хоёр нутагтан за мөлхөгчд зэрэг амьтдыг судалдаг шинжилгээ ухааны салбар юм байна. Амьтан судлалын шинжилгээ ухааны салбар юм байна. Тэгээ үндсэндээ бол могоо, гөрүүл, мэлхий, бах гэсэн л ийм л лусын амьтдыг л судалдаг шинжилгээ ухаан шүү. Өөх за. Тийм. Ер нь бол манай монголчууд ч харьцангуй энэ ашиглалт тал дээр бол хоёр нутагт мөлхөгчтэй бол харьцангуй гайгүй байдаг. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол хоол хүнсэндээ хэрэглэдэг. Дээр нь ардын байгаль хамгаалах зан заншлаараач хүртэл сусын амьтан хилэгнэн, уурлуулна, хараал хүрнэ гэх мэт ингээд дээдэлж ирсэн учраас харьцангуй бол хүний зүгээс бол тийм ээ шууд буюу одоо тэр ашиглалтын асуудал бол харьцангуй бага. Харин сүүлийн үед гараад байгаа энэ байгаль орчны дороотл, орчны бохирдолтоос болж бас эмзэг зүйлүүд маань гарч ирж байна. Та энийг тодруулаач. Өнөөдөр эмзэглэл гэдэг бол их бас хэцүү шүү дээ тийм ерөөсөө тийм. Биологч хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд. Тухайлх юм бол бидний судалгааны явцад бол 2008 онд бол хэд хэдэн шинэлэг зүйлүүд боллоо л да. Тухайлх юм бол Монгол орноос анх удаа шивэр мэлхий гэдэг зүйлийн альбинос бодгол боллоо. Альбинос бодгол гэдэг маань бол одоо арьсан дагуулгадах меланин хэмээх пигмент маань нийлэгчгээ байснаас болоод арьс нь ямар нэгэн өнгөгүй байна гэсэн. Нүдний хүүх араа нь бас өнгөгүй байна гэсэн. За. Энэ маань бол үндсэндээ яг хөө зүгээр байгаль дээр бол 3 шалтгаанаас л болдог гэж үздэг юм байна. Нэг нь бол мөнхийн харанхууд байдаг буюу агуун популяцид тохиолдож болно. Нөгөөх нь болохоор орчны бохирдол, гурав дахь нь болохоор цэцэргийн бохирдол гэсэн ийм үндсэн 3 ойлголтоор болдог. Энэ маань харьцангуй энэ ойрхон Улаанбаатар очимос 70 км зайтай газраас бол тэмдэглэгдсэн юм байна. Өө за. Тэгэд энэ альбинизмын үзэгдлийг ингээд эрдэмтдийн хийсэн бүтээсэн зүйлээс судлаад үзэхэд бол Аз твдээ бол ерөөсөө 12 тохиолдол бүртгэгдсэн байдаг юм байна. 13 дахь нь бол одоо миний олсон бол нээлт бол орж байгаа. Өө за. 12 тохиолдол нь 12-уулаа болохоор Японы Хонсю, Куширо зэрэг арлуудад тэр Нагасаки орчмоос үл тэмдэглэгдсэн байдаг. Энэ маань бол нөгөө хүйтэн дайны уршгаар атомын бөмбөг дэлбэрсэнтэй холбоотой гэж эрдэмтэд үздэг. Тэгээ 13 дахь тохиолдол нь Аз твд бол манайхаас үл тэмдэглэгдсэн. За дэлхийд бол энэ шивэр мэлхий бол анх удаа Монгол орноос энэ альбинос гарсан тул их тийм сонин санагдаад байгаа юм. За тэгээд цэцэргийн бохирдол, за орчны бохирдол байна уу гэдгийг нь одоо бид нар цаашдаа ажил судлах гадал одоо шинжилгээ хийж байна. Тий. За түүнээс гадна бас дорндын мэлхий маань бас 5 сарын сүүлээр бол туршаа шахдаг бол одоо бидний бас судалгааны явцад бол 7 сарын 1 гэхэд туршаа шахаагүй юм бодглууд байлаа. Өө за. Тий. Энэ маань урт бас хүний нөлөөлөлтөө. Одоо нөгөө хоёр нутагтай амьтад маань бол яг туршаа шахах газараа ирэхэд машины гэрэл юм уу дуучин байхад бол тэгэл 2-3 хоногоор туршаа шахахгүй болчдөг. За. Шахах тэр одоо үйл ажиллагаа нь явагдахаа байждаг. Иймэрхүү зүйлүүдийг улам зохиолоос уншиж байсан. Магадгүй юм байх боломжтой юм байна. Тий. За бас тэгээд олон эмгэг ус асуудлууд бас гарч ирж байгаа. Тухайлх юм бол одоо бидний судалгаа хийсэн тэд орнуудын нутгаар бол зарим газруудаар нь бол Монгол бахын шанганцрууд зөв тохиолдлоор нь тоолоод үзэхэд 40 хүртэлх хувь нь бол одоо аль нэг хойд хөлгүй шинжилгээ ухаанд бол олигодогт хийлгээд. Эний одоо хор үнэл нь юунд байх вэ? Яг хөө зүгээр хоёр нутагтан амьтад маань бол яг орчны индикатор болж үздэг. Өөрөөр хэлэх юм бол тэр амьтад маань уушгаар амьсгалахын сацуугаар арьсаараа амьсгалдаг. Тэгэхээр одоо усны бохирдлыг бол хамгийн анх мэдэрдэг амьтад гэж хэлж болно. Сэрүүтэй амьтад. Ерөөсөө бүр анх язгуурна тий. Тэгэхээр энэ амьтад маань бол одоо усны бохирдол, орчны бохирдлоос болоод л энэ нэг хөл нь үгүй болох, аль нэг хөл нь ийм үзэгдлүүд гараад байна л та. Яг хэд хэдэн тохиолдлууд байна л та бас. Тухайлх юм бол элдв паразит хорхоноос болоод хөлгүй болох. Нэг бол махчин шавжийн авгалдаа нар одоо шанганцар байхад нь усан орчинд байхад нь гарсан хөлийг нь идэх зэрэг.
Иймэрхүү зүйл ажиглагдахгүй байгаа биднээс судалгаанд. Тэгээд ерөнхийдөө бол орчны бохирдол байж магадгүй гэсэн байдлаар бол урьдчилан таамаглалыг бол бид нар одоо хийж байна да. Орчны бохирдол гэхээр л одоо манай хүмүүс тэр дундаа монгол хүмүүс маань тий одоо энэ одоо агаар утаа гэл ингээл яриа л тий ингээл ярьчих юм. За цаад тэр одоо бахын одоо хөлн одоо хөлгүү байна энэ дээр ихэд хүнд бол нэг хамаагүй юм шиг бодогдож байгаа шулуухан хэлэхэд тий. За тэрний хөл гартаа одоо надаа юуны хамаа би л одоо цэвэр агаараа амсгалж ийл гэж болно. А гэтэл энэний одоо алдаа дутагдлын ойлголт нь юу вэ ер нь? Тэр одоо жишээ болгож одоо бах одоо хөлтөө байна уу хөлгүү байна уу надаа хамаа алга гэж байгаа ийм ойлголттой хүн та юу гэж хариу өгөх гэсэн бол бид өөрөө байгалийн амьд тий та эрдэмтэн хүний хувьд энэ дэр хариулт хэлээч учир хэмээвээс манай энэ тухай бас манай хүүхэд залуучууд маань их тийм таны яриаг их анхааралтай сонсож байгаа гэж би бодож байна. Тэгэхээр яг хөө зүгээр хэдийгээр энэ маань анх усанд тийм ээ уснаас хуурай газарт гарсан хоёр нутагтны ангийнханд илэрж ийн гэдэг маань бол энэ амьтд маань бол усны үлрээс индикатор буюу одоо цэвэр усны индикатор гэж нэрлэгдэх амьтд шүү дээ. Тэгээ энэ амьтд маань энэ орчны бохирдол маань мэдэрж ийн гэдэг маань яваанда хүн биднэрт нөлөөлөд том асуулт тавьж байна тий. Магадгүй за тэр хүмүүний 2 3 дахь удмаас нь эдгээр гаж нөлөө гарахгүй гэхийг үүсэх аргагүй шүү. За ийм л хорол бүгдэлтэй байгаа шүү. Тийм. Тэгэхээр бид яах вэ? Одоо тэгвэл эргэж тэр одоо бахын төлөө санаа зовъё гэж бодоход одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч залуучууд одоо таны хариултыг маш энгийнээр ойлгоод авлаа шүү дээ тий. А тэгэхээр одоо тэднийг хайрлж хамгаалж байгаль дэлхийг хайрлж хамгаална гэдэг бол эртний монголчуудын ердийн сайхан соёл байсан. Тэгэхээр одоо та биологч хүний хувьд энэ дээр ямар бодолтой? Тий. Тэр хөлгүү бахын шанганцрууд илэрсэн газар маань болохоор яг үндэ бол хуучин бол тоосхны үйлдвэр байсан. Тийм газрын суурин дээрээс тогтоол цөөрөмнөс бол олдсон юм байна л да. За. Зөвхөн тэр цөөрмөөсөө жил дараалж олддог бүр. За. 2008 оноос хойш 8, 9, 10, 11 гэдэг 4 жил дараалал тэр цөөрөмд зөвхөн тэр цөөрөмд. Хажуу талынхны 50 метрийн зайтай цөөрөмд бол байхгүй. Тэгэхээр тэр маань бол гарцаа байхгүй тэр нэг одоо тоосхны үйлдвэрийн одоо ашиглаж байсан хог хаягдал нөгөө цацраг өтгт зүйлсүүд эдгээрээс бол болж байгаа бол гэдэг таамаглах бол бид төвшүүлээд байгаа юм л. Тэгэхээр одоо бид нар аль болох байгалаа бохирдуулахгүй ан амьтдаа хайрлаж хамгаалж орчноо л бохирдуулахгүй дээд зэрэг навж ариун дагшнаар нь байлгах юм бол тэгэл энэ аюул маань одоо бид хүн төрөлхтөнд бол үзүүлэх нөлөө нь бол бага л болно л гэсэн үг л дээ. Тэгэхээр би өөрөө Москвад сургууль төгссөн. Тэгээ Оросын том зохиолч нартай Орос найз нөхдөд ингээд олон газраар ингээд явна л да. Тэд нар загасчлан ан хийн, досготоор ингээд явна. Тэгээ дагаад яваад хувьчлаад байж хахад их сони юм ярьж ирсэн л да. Ангийн хулгайч нар гэж байдаг тийм. Браконьер гэдэг тийм ээ. Тэгээ ангийн одоо хулгайч нар нөгөө хүнд баригдахгүй тулд хүнд одоо яг өөрийгөө харуулахгүй тулд ингэж явсаар байгалийн гайхамшигтай газруудыг нээдэг гэж байна. Бүр тэрийг бол мэддэг хүн байхгүй. Бүр ингээд одоо тэр коммунизмын үеийн тэр коммунист намын дарга нар нууцаар очдөг байсан тэр газар их ч юм уу. Хинч мэддэггүй. Тэр байтха хүндрэлтэн байхдаа орсууд нь өөрсдөө мэддэггүй тийм. Тийм ийм газруудын байгалийн одоо хулгай загасчны хулгайч ч юм уу. Тэгээ ингэж байгалийн сайхныг нээж чаддаг гэж ярихад надад сайхан мэдрэмж төрж ирсэн. Яг язгуураа бодоод үзэхэд тийм. А биологч хүний хувьд бол тийм тохиолдол бол гарна үстэй мэдээж. Та бол эх орныхоо 408 зохистой ингээд яваад бас тэр биологийн ертөнцид ингээд өөрөө орцсон байхад тийм. Ер нь бол бидэрт бас тийм сайхан газрууд байлгүй яах вэ? Ялангуяа миний судалдаг амьтдын хувьд ч гэсэн. Харин тийм. Би тэрийг л асуух гэдэг. Тухайлбал бол одоо манай судалгааны багийнхан, манай багш нар нийлээд бол одоо энэ Баянгор аймгийн Шинжин сумын нутагт байдаг Ногоон цавын хоолой. За мөн Сэлэнгийн Шаамарт байдаг их бабаг бүрэг толгой гэсэн газруудыг бол нэгийг нь бол хоёр нутагтны тусгай хамгаалалттай газар, нөгөөх нь мөлхөгчдийн тусгай хамгаалалттай газар гэдгийг нь бол одоо тусгай хамгаалтанд аваач гэдэг нь орон нутгийн захиргаа байгаль орчин ногоо хөгжлийн яамд бол удаа дараа тавиад байгаа л да. Энэ асуудал маань ер нь явандаа бол нэлийн эргээр шийдэгдэх байх гэж бодож байгаа. Тухайлбал бол ер нь мөлхөгчд бол манай Монгол оронд бол 21 зүйлийн мөлхөгчд байдаг. Энэ 21 зүйлийн мөлхөгчдөөс Ногоон цавын хоолойд 8 зүйл нь байна. Өөрөөр хэлбэл 30 гаруй хувь нь бол зөвхөн нэг газарт л байна. Шаамрын хувьд бол тэр их баг бүрэг толгой гэсэн нэг жижигхэн цөөрөмд бол Монгол орнд 6хан зүйл тархсан байдаг шүү дээ. Хоёр нутагтай амьтад. Энийний 4 зүйл нь байна. Бүр
дөрвөн зүйл гэдэг чинь бодоо ихэнх хүн байгаа шүү дээ. Тийм ээ, тийм ээ. Тэгэхээр эдгээр газруудыг бол хайрлаад тусгай хамгаалтанд авчих нь бол энэ амьтдаа хайрлаад хамгаалахаас гадна энэ байгалийн үзэсгэлэнт газрын онгон дагшин байдлыг хэвээр хадгалжуулахад бас нэг онцгой ач холбогдолтой мөнгөсөн ийм бодолтойгоор бид нэр үйл ажиллагаа явуулж байгаа юм л да. Тэгэхээр та ганц одоо энэ салбараа судлаад зогсохгүй бас олон төсөл дээр ажиллаж байсан гэж би одоо тантай хамт ажилтдаг тэр багш нараас сонсч байсан л да. Тэгэхээр энэ төсөл гэдэг маань ер нь үр дүн юу юм? Төсөл ер нь яах гэж төсөл болдгийг тэр дундаа энэ биологийн салбарт тий төсөл гэдэг маань ямар бодгалж шинжээр ойлгогдоод байгаа. Төслийн үр дүн юу болоод байгаа юм тий? Энийг яриач. Тэгэхгүй бол одоо өнөөгийн догшин нүүдэлтэй Монголын нийгэм чинь одоо юм л бол төсөл. Юм л бол одоо ядуурлыг бууруулна ч гэдэг юм. Нэг тийм нэг үгэн дэргэлцсэн нэг хий үзэгдэл маягийн юм ингээ ангуучлаад яваад байх юм шиг. Өөрөөр шулуухан үнийг хэлэхэд хүний тарих угаас тий. Одоо төсөлд хаана ажиллаж байгаа төсөл дээр ажиллаж байгаа л хий. Хаана ажиллаж байгаа одоо ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. А таны төсөл ер нь юугаар ялгаатай гэж та биологч хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд бодд юм бэ? За бидний оролцож байгаа төслүүдэд бол бид нар чинь ерөнхийдөө бол тэгээд яг гүйцэтгэгчээр нь ерөнхийдөө оролцож байдаг л да. Язгуур нь их нь хаанаас гарч судалгааных нь ажлыг бол одоо яг гүйцэтгэдэг. За язгуур ихийн хувьд бол тэгээд олон улсын байгууллагуудын ивент тэтгэлгүүд байна. За дээр нь гадна дотны байгууллагуудтай хамтарсан ийм судалгааны төслүүд байдаг. За яг таны яриад байгаа тэр төслүүдээс нэг ялгаатай тал нь бол бид нар бол нэгдүгээр энэ амьтныг ингэж иж бүрэн судалснараа за нөөцийн тогтоож байна. За мөн эдгээр амьтдын яригтай бидний одоо олж мдээгүй олон янзын судалгааны баримт материалуудыг зөвлөж байна. Дээр нь бас төсөл хөтөлбөр бид нэр залуу үеэ ялангуяа оюутнуудыг бол маш их хамруулдаг. За энэ маань бол бас нэг залуу мэрэгжилтэн ялангуяа энэ багш боловсролтой улсуудыг бэлтгэхэд бол нэлээд чухал ийм шийдэл болж орон зай эзэлдэг. Харин тийм байгаа юм. Ер нь яг хоо техникийн хувьд аваад яриад үзэхэд бол манай техникт бол ер нь амьтан ургамлын чиглэлээр бол жилдээ бол нэг зуны хээрийн судалгаа төсөл хөтөлбөрүүдэд бол нэг 40-50 оюутнууд бол жил болгон хамрагддаг. Эдгээр оюутнууд маань намар ирээд өөрийнхөө хийсэн сурсан ажлаараа бол тайлангаа хийгээд бид нар дэлхийн оюутны өдрийг бол одоо жил болгон тэмдэглэж байгаа л да. Энэ өдрөөр бол өөрсдөө ханы самбараа гаргаад тайлагнадаг бас нэг юм боломжтой тогтчиход байгаа сүүлийн жилүүдэд бол. Энэ маань бас оюутнуудад бол ер нь их чухал юм сурахад их нөлөөтэй байгаа юм л да. Тэгэхээр би түрүү асууя гэж бодож илаа. Энийг асуухаас өөр аргагүй. За одоо би тэр ярианд олон тэр биологийн амьтдын тухай ярьлаа тийм. А гэтэл одоо тэр бах гээд байгаа мэлхий. Энэ мэлхий усцснараа бүр усцснараа хүний амьдралын тэр хүү холбоо яаж одоо имзэг тусах вэ? Өөрөөр хэлбэл одоо биднийг ерөнхий боловсролын сургуульд сурж байхад түн бодсон хичээл гэж байлаа тийм. Түн бодсон хичээл дээр чи одоо тэр дас шувуу, бүргэд шувуу тэр юуг барьдаг огтныг барьдаг огтныг бас тэр огтныг устгахгүй бол тэр өвс ногоо тарийн талбайг устгадаг Тэгэхээр энэ байгаль өөрөө тэнцвэр болж явд юм а гэж багш нар маань заадаг байсан. Тэр ерөөсөө тийм ертөнцийг үүсгүүцэл бас ингээд мартагдахаар хоногсож байгаа. Тэр огтныг хитрхийг устгах юм бол бас болохгүй. Тэ хор өгөөд ингээд устгах юм. А чоныг ч гэсэн ярьдээ ч чоноо хамаагүй устгах нь бас болохгүй гэдэг тэ. Ийм бүхэн энэ тэнцвэртэй байдаг. Ер нь яг таны одоо энэ судалж байгаа салбар энэ биологийн тэнцвэр алдагдах тийм тохиолдол гарах уу? Энд чи мэдээж хүнтэй хүү холбоотой тэ. Хүний одоо занс суртахуун, ёс суртахуун, үжил бодол тэ нийгмийн бас нэг харшил гэх юм да тэ. Энэ дээр та ямар бодолтой байх вэ? Тийм энэ бол аргагүй л энэ экологийн тэнцвэрт байдал, экосистемийн тэнцвэрт байдал гэдэг нь ярьдаг. Тэжээлийн хэлхээ, энергийн урсгалын тэнцвэр алдагдана. За таны хэлснээр тэр бах маань устчлаа. Жишээ авъя. Хамгийн энгийнээр тайлбарлахад бах маань устчихад нөгөө бахын маань иддэг шавжууд маань нөгөө царцаанууд чинь өвсөө устгах шүү дээ. Тэ. Тэгэхээр нөгөө өвсгөө болцсон газар маань нөгөө мал маань яах вүлээ бидний чинь дээр нь өвсөн дэжилтэй амьтад маань яах вүлээ. Тэгээ ийм л байдал үүсэн шүү дээ. Жишээ нь бах маань устчих юм бол. Тэгэд яг зүгээр улс орнуудад бол нарийн судалгаа хийсэн шинжилгээ бол байдаг л да. Шведэд тухайлах юм бол нэг нууран дээр их аялал жуулчлалын бүс байдаг байсан. Маш их жуулчдыг жил болгон татдаг. Сүүлийн жилүүд жуулчд нэрхээ байсан. Яагаад судлаад үзсэн чинь жуулчд нь шумуулнаас айгаад ирэхээ байсан. Энэ шумуул яагаад сүүлийн жилүүд ихсэж вэ гэд
бүр нарийн утгыг аваад утсан чинь тэнд зүгээр нэг мэлхийн популяц байдаг байсан. Тэр мэлхийн популяц устснаас болоод шумуулныхын тооцоогоо гэсээд жуулчд руу дайрдаг болсон байх юм шүү дээ. Оо за. Тэгэхээр энэ маань бас улс орны эдийн засагт хүртэл ач холбогдолтой тийм амьтд байх нь харагдаж шүү дээ энэ жишээн дээрээс. Эдийн засгтай хүү холбоотоос. Тэгэлгүй яах вэ? Учиргүй ингэж байхгүй гэж манай өвгчүүд ярьдэн шүү дээ, тий. Ер нь олон улсын яг ертөнцийг одоо та биологч хүний хувьд ингээ харж байхад эмгэлтэй бөгөөд инээдэмтэй бас бид нар сургамжтай зүйлүүд бол их байгаа биз юу? Тиймэрхүү юм бол зөндөл гардаг шүү дээ. Энэ тухай бас тодруулаач та юм. Тэг яг хөө зүгээр олон улсын хувьд аваад үзэхэд бол одоо тэр түрүүний яриадсэн тэр альбинизмын үзэгдэл гэдэг үг ерөөсөө дэлхийд бол маш их аюулгүй харагдаж байгаа зүйл шүү дээ. Энэ бол ганц амьтад дээр биш. Хүн дээр хүртэл илэрдэг таах юм байна. Энэ бол ерөнхийдөө тэгэл хэлхээт генийн мутацаар л үүсэж байгаа л энэ процесс байна. За сүүлийн жилүүд бас дэлхийд нэлээд эмгэнэл дагуулж байгаа зүйл маань бол одоо орчны бохирдол нөгөө алт угаах. Тэр нөгөө мөнгөн нөгөө газраа авахж цаант натрийг ашиглаж байгаа алтаа бариулахын тулд энэ маань бол тэгээд ер нь үр удамд маш ихээр муугар нөлөөлөх. Ер нь хүн төрөлхтөнд бол муугар нөлөөлж байгаа нэг илэрсэн шүү дээ. За тэгээд сүүлийн жилүүд бол яг бас манай судалгааны багийнхан за биологи хүрээлэнгийн эрдэмтдтэй хамтраад бас нэлээд бас улс оронд хэрэгцээтэй зүйл дээр бол ажиллаад байна л да. Манай юу вэ гэхээр уул уурхайн одоо нөхөн сэргээлтнээс гадна дүүцүүлэн хамгаалах стратегийн төлөвлөгөө боловсруулалт дээр ажиллаж байна. За энэ ямар учиртай? Энэ дүүцүүлэн хамгаалах стратегийн төлөвлөгөө гэдэг маань мэдээж яг уул уурхайн эзэмшлэлтийн буюу лицензийн талбай дээр олборлолт явуулж хахад тэнд тархсан ямар ч биологийн төрөл зүйл ялангуяа мэлхий, гөрүүл, могоо мэтийн зүйлүүд бол устдал үгүй болно. Ойлгомжтой. Одоо том экскаваторын кофшинд цуглагдаад өнгөрөн шүү дээ. Тэгээс тэнд байгаа амтан болгоны түүгээд өөр газар аваачна гэдэг бол ер нь нэлээд өрөөсгөл ойлголт тийм байхгүй. Тэгэхээр яг туурай тамтан биш болохоор. Туурай тамтан биш болсон. Тэгэхээр яг тэр нөгөө биотопын зүйл гэж ярьдаг л да. Тэгэхээр яг тэр амттыг маань яг тухайн эзэмшлийн талбайтай ойролцоо ижил талбайг нь бүр илүү хамгаалаад тэнд хөрөнгөө зараад за сүүлд нь нөхөн сэргээлт хийхэд нөгөө хамгаалсан газараас амтнаа төгшүүлэх газраад цусаад газраад иймэрхүү байдлаар нь бас газар нутгийг сонгох за энэ дүүцүүл хамгаалах стратегийн төлөвлөгөө боловсруулах тал дээр бас нэлээд ажиллаж байгаа. Төлөвлөгөө боловсруулна гэж бодохоос одоо та хоёр сая эдийн засгийн тухай шигтгэе болгож ярьлаа шүү дээ, тийм. Оросын алдарт сэтгүүл зохиолч Василь Песковтай ингээд манай тэр Горкийн сургууль дээр нэг ирсэн. Бүр өвгөн болцсон байна. Тэгээд ингээд байж байгаад явж исэн тухайн ан амьтдыг өөр амьтдын ертөнцийн нэвтрүүлгийг хөтэлдөгөөс Оросын том хүн шүү дээ, тийм. Тэгээд явж байхдаа тэр биологийн тэр тэнцвэргүй байдал, экологийн тэнцвэргүй байдал, тэр биологийг хамгаалах талбар дээр олон нийтлэл бичижсэн тухай өөрөө бичсэн. Тэгээ утсан дээрх шоу гэж сайхан нөлтөө тий. Сайхан ч орчуулсан тэрийг. Тэгээд байж байхад тэр нөгөө юу хотын дээрх үүр гэж байгаа л да. Одоо жишээ нь тэр сайхан талаар ингээд трансформатортай цахилгаан эрчим хүчний уцтата тэрүүн дээр нөгөө улаан номонд орсон өрөв тас шоу сууж агаад ингээд тогон цохиулаад ингээд сүрээд идэг. Бид ингээд судалгаагаар тэрийг олсон идэргээ. Тэр бол эрдэмтэн хүний бол гайхамшигтай одоо ололт те. Тэр бид хүн одоо буудаж ялаад байгаа биш. Тэр чинь бидний өөрийн хөгжилтөө ингээд зөрчилдөд байна шүү дээ гэсэн ийм логикоор байж байгаа те. Тэгэхээр энэ дээр та эрдэмтэн хүний хувьд ер нь өнөөгийн бас нийгэмд бол олон тийм юунууд байгаа те. Одоо тийм гэнгүй одоо энэ ховор амьтанг одоо устгахыг гэж бодоогүй хэрнээ хөгжлийг харж яж бас устгасан тал байдаг та. Та биологч хүний хувьд энэ дээр ямар бодолтой байна ер нь? Ер нь 2002 оноос бид нэр санааг нь гаргаад 2003 оноос эхлүүлээд одоо манай аав профессор Мөнх хоёр тэргүүтээ эрдэмтэд маань санаачлаад ер нь тал хэрийн нутагт шуудын махын эд шуудын одоо үржлийн амжилтыг нь дээшлэх зорилгоор суудл за шон үүр гэдэг юм яг санаачилж байсан. За энийг бол одоо бас Японы экологийн сангаас үл дэмжлэг аваад бид анх бол байгуулж байсан л да. Энийг байгуулахын өгтөр өгсөн нь юу болсон бэ гэхээр ерөөсөө таны хэлдгээр тэр өндөр хүчтэлийн шугам дээр шуунууд бол суучдаг. Үр ээлждэг. Тий. Тэгэнгүүт нөгөө цахилгаан шугам шүлжээний газрынхан болохоор яг шувуу үрлэх үеэр нэрээд тэр олон өндөгтэй ангахаатай үрүүдийг шууд унгаагаад
газар руу унгаагаад тэгээд сүйтгэдэг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ маань бол өөрсдийнх нь бас ажил үүргийнх нь хуваарлал юм байдаг л дээ. За. Учир нь юу вэ гэхээр ерөөсөө стандарт байдаг юм байлээ. Тэр нь юу вэ гэхээр энэ хугацаанд хийх ёстой ч гэдэг юм уу те. Тэгээд шувууны сангас үл тэр цахилгааны утсыг бүрхснээрээ гүйдлийн хүчийг нэгдүгээр бууруулдаг. За. Хоёрдугаар шувуу маань нөгөө өндөр хүчлийн утаснууд дээр сууж нааш цааш болгосноор коротог үүсгэж маш их хохирол гаргадаг. За. Иймэрхүү талаас нь болгоомжил эдийн засгийнхаа ажил бүгдээс болгоомжилж эдгээр үүрүүдийг бол ингэж унагадаг шувуунуудыг. Манай Монгол бас ганц Монголч биш. Тий харин би нөгөө гадаад юуг уншсан болохоор тэрүүнд ингээ имжлээд Монголд бас ингээд тийм байгаа. Тэрнээс чинь болоод бид нэр тийм нэг 2 метр орчим өндөртэй. Дээр нь машины хуучин бабри шиг бэхлээд. За. Тэгээ шувууны өөрүүдийг бол хийсэн байдгийг. За. За энэ шувууны өөрөнд бол одоо үндэсний бахархалт шувуу эдлэг шонхрон бол одоо маш их амжилттай үүрэлж байгаа шүү дээ. За. Энэ дээр бол үүрлэхээс гадна нөгөө тал хэрт маань махан эдчтэн шувуунууд маань дандаа шонгийн модон дээр юм уу дандаа л уулын арай жоохон шомбуур тийм нэг зов толгод дээр сууж байдаг шүү дээ. Энэ маань бас өөрсдийнхөө нөгөө идэж хоол болох мэрэгч амтнаа бас арай өндөрлөг газар дээрээс харахад нь бас нэлээд нөлөөтэй ийм л зохицолтой байгаа юм л та. За ямар сайхан юм бэ. Түүнээс гадна тэгээд тал хэрийн элдв махчин амтд байдаг. Тэгэхээр за мөн миний нөгөө могоо бид чи одоо тэгэл нөгөө газар дээр юм уу жоохон довдлогод дээр барьсан шууны чи үүрийг бол дорн боснуулна шүү дээ. Нөгөө махчин амтд маань өндрийг булгаална, ангахаагаар нь хоолно гэх мэт. Тэгэхээр 2 метрийн өндөр дээр ингээд үрийн цэцгэлэр чинь бол харцсангууд тэрнээс хамгаалж бас үржлийн амжилт нь бас дээшлэгдэж байгаа тал бий. Ер нь ингээд энэ ярианаас үүдээд бодоход би ч урд нь боддог байсан. Энэ одоо ялангуяа өнөөгийн хүүхэд залуучууд энэ биологийн ойлголтыг маш энгийнээр өөрөөр хэлбэл энэ үүрэнд одоо тэр ардын ёс заншилтай бол холбоотой байх л та тий. Тэгэхдээ бас тэр итг санаачлагын төрүүлдэг тийм мэдрэмжийг одоо та өөрөө багш хүний хувьд юу гэж боддог вэ? Ганц би танд одоо тулгаж асууж байгаа юм биш. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа залуу аав ээж нар зориулсан тийм биологийн тийм хүүхдтэй гэр бүлээрээ үздэг тийм сайхан сурагч байдаг уу? Одоо гэр бүлээрээ үздэг биологийн энэ модонд чинь шувуу үрээдсэн тий. Ийшээ би ингэж хамаагүй ойртож болохгүй шүү ч гэдэг юм уу. Тийм нэг одоо энэ одоо тэр гар хөлгөө болоод байгаа тэр бах байж тий. Энийг хамаагүй устгах юм бол нөгөө шумуулчин их болчихно гэдэг ийм логик гаргалгаануудын тийм сурах хүч байдаг уу юм. Энэ л ерөөсөө одоо ялангуяа ийм сонирхолтой цаг үед энэ зугаа цэнгэл хөөгөөд байгаа ном уншихгүй байна гэдэг энэ үед л энэ залуу юу өөр нэгэн цэг рүү харуулах гэсэн гэж би уран бүтээлч хүний хувьд боддог. Та бүхэн яг энэ дээр тийм сурах хүч бичдэг үү? Энийг ер нь өөр нэгэн бас нэг төсөл хэрэгжүүлвэл яасэ? Та энэ дээр ямар бодолтой байна? Тийм, миний бол энэ дээр бас нэлээ миний бас эмзэглэж явдаг асуудал та. Тэгээд би бас нэг хэдэн шавнырынхаа хамтаар бол миний нутаг гэдэг зураг ном гаргасан. Энэ дээр бол амьд гаргасан. Тийм, амьд тэгээд нэлээд том форматтай. Энд бол хэдэн экосистем, өндөр уул, тайг, говьцөл гэсэн иймэрхүү системээр нөгөө амьтдын маань яг л ямар амьтанд оршдгийн амьдралын нүхэнд бол нүхний амьдралыг нь харуулсан, ууланд бол уулын амьдралыг харуулсан гэх мэтлэнгээр энэ бол нэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд бол багаас нь бас байрлалыг хамгаалах тэр зүрх сэтгэл тархинд нь суулгах хэрэгтэй тийм. Тиймэрхүү асуудлыг бол нэлийн хөрвүүлэх болов уу гэж бодож байгаа юм. Дээр нь бас нэг бодож явдаг бодол бол бид нар одоо сая бас Монгол улсын улаан номын 3 дахь хэвлэл зохиогч оролцлоо л доо. За. Тэгэд энэ улаан номыг зүгээр харж байхад бол зүгээр хэдэн мэрэгжлийн улсуудад улаан номыг өгөх биш тийм ээ. Айл болох энэ баг балчир насныханд залуу үеийн боловсролын сургуулийн сурагчдад маш их хэрэг тараах хэрэгтэй болов уу гэж би өвдөө боддог. Зүгээр л нэг айлын гэрт бол байж ах хэрэгтэй болов гэж би өвдөө. Айлын номын сан тэрийг авч хүүхдүүд нь уншдаг тий. Одоо бол тэр бол нэг хэдхэн яг мэрэгжлийн судлаач нарын л ашигладаг ном болчихлоо шүү. Уул нь тэр бол научно популярны гэдэг чинь олон нийтэд тийм л ном байх хэрэгтэй мөн гэж үүдээ боддог. За үнэхээр таны тэр шавнартайгаа бүтээж байгаа тэр ном одоо ингээд цувралаар гараад ирвэл манай ТV-с телевизийн уран бүтээлч бид хүн дэмжихэд бол таатай байна. Ягаад гэвэл энэ бол бид хоёр тэнд дэлгүрт одоо гутал хувцас сарж ирж аваарай гээгүү. Энэ хүмүүсээ бидний амьдарч байгаа байгаль дэлхийд биологийн ертөнц юм байна шүү гэж бодож байгаа юм л да. Танд их баярлалаа. Тэгэхээр танаас нэвтрүүлэг өндөрлөхийн өмнө нэгэн асуултыг асууя гэж бодож байна. Тэр нь нөхөр та бол удмаараа биологч. Энэ бол надад их сайхан санагдаж байна. Тийм учраас бид нар бол хүн өөрөө биологийн амьтан гэж ойлгож байна тий. Тэгэхээр таны одоо багшилж байгаа газар та Монгол улсын боловсролын их сургуулийг төгссөн
бүтээгдэхүүн гэдгийг одоо бахархалтайгаар хэлдэг шүү дээ тий. Үнэхээр л бас бүтээгдэхүүн чинь одоо энэ сургуультай багшилж байгаа багш эрдэмтэн хүний хувьд ер нь сургуулийн бахархал гэж байгаа тий. Ер нь би ч гэсэн одоо төгссөн сургуулиар дандаа бахархаж явдаг ш. Нэгэн насны минь одоо баяр жаргалан баяр багтал гэж одоо яг ч юм бэ дотроос гэрэлтээд идэв ш. Таны хувьд өнөөдөр ягаад гэвэл шинэ жил шинэ онд гарсан. Манай үзэгч хүмүүс шинэ оноо угтж байгаа ийм сайхан өдөр шүү дээ. Ер нь бол миний ч одоо хамгийн гол бахархал буюу алма матер гэж ярьдаг да бид нар чинь тийм. Энэ маань бол одоо миний төгссөн сургууль байтаа. Дээр нь эзэмсэн мэрэгжил маань байтаа. За тэгэхээр энэ үе үеийн багш нарыг одоо агуулж байдаг. Үе үеийн багш нарыг эрдэмжүүлж байдаг, хөгжүүлж байдаг. Энэ сургуулаараа нэгдүгээр бахархдаг. За хоёрдугаар эзэмсэн мэрэгчлэрээ би бахархдаг гэж хэлсэн. Миний эзэмсэн мэрэгжил маань бол бүр 70-аад онд л анх байгуулагдсан герпатологийн лаборатори шүү дээ. Үүний л одоо үргэлжлэлийг л би одоо үргэлжлүүлж явж байгаа хүний бас энийг л хэлэхэд бол таатай байдаг. За дээр нь яг хөө зөвхөн боловсролын шинжилэл зүйлийн хувьд бол нэлээд эрчимтэй явж байгаа бас илхэн зүйтэй байна. Энэ дээр бол ялангуяа манай биологийн салбар. За ганц манай биологи гэлтгүй баха. Бусад их сургуулиудын биологийн салбар хүртэл одоо энэ боловсролын чиг хандлагатай бол нэлээд таарч байдаг. Учир нь юу вэ гэхээр одоо ч нь бол бид нарыг бол лекц семинар жоохон баг хий. Гол нь тэр хүүхдүүдийг яг гараараа хийгээд нэмийг тийм мэдрүүлээд өөртөө сурж авдаг тийм лаборатори практик чиглэл гэдэг чиг бол явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр манай энэ үндсэндээ энэ биологийн мэрэгжил олгож байгаа хичээлүүдийн маань бараг 70-80% нь бол татлагтай. Өөр уламжлалт байдлаар явсаар ирсэн. Цаашаа явах бол. Тэгэхээр бол манайх бас энэ олон улсын чиг хандлагт бас нэлээд нийцж байгаа сургалттай юм болов уу гэж өвдөө боддог. За тэгээд манай сургуулиас бол маш олон эрдэмтэд төрөн гарлаа. За олон авиат багш нар, олон алдартнууд, олон эрдэмтнүүд бол манай салбараас төрөн гарлаа шүү дээ. Энүүгээрээ би одоо их бахархаж байна. За тэгээд та бүхэн бас шинэ оны анхны төрөлтөд урьж оролцсон нэг далимдуулаад бас Монгол Улсын боловсролын их сургуулийн үе үеийн төгсөгч нар, за мөн Монгол Улсын боловсролын их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар, за тэгээд ер нь телевиз үзэж байгаа бүх эзэгчтэй бол одоо энэ ондоо эргүүлийн аз жаргал, за эрдэм бүтээлийн ол зам хариутай байгаарай гэж хүсье өрөө да. За баярлалаа. Эрдэнэ сайхан ерөөлөөр учирсан илгэм сүүзэгч та бүхэнд төлөвлөсөн эрдэмтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны сургуулийн биологийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Мөнхбаатар оролцлоо. Шинэ оны анхны жичин болсонд баярлалаа. Маш сайхан сонирхолтой яриа өрнүүллээ Мөнхбаатараа. Үнэхээр бас эргээд бас хамтарч ажиллая гэж бодож байна. Яагаад гэвэл энэ биологийн ертөнцийн талаар бас цуврал сайхан нэвтрүүлгүүдийг бас үзэгчдэндээ хүрэхэд бас та бас бидэнтэй зөвлөдөж, танаа оюутнууд, танаа багш нар бас хамтарч ажиллана гэдэг ийм сайхан мэдрэмж надад төрлөө. Яагаад гэвэл энэ хоёрдугаар суугаараа бид нар үзэгч дүмд бас энэ биологийн тухай бидний амьдарч байгаа ертөнц юм шүү гэдгийг бас нэг асуултын тэмдгийг бас тавья гэж бодож байна. Ингээд ухаантай хүн шинэ өдрөх хүн шинэ амьдрал нээдэг болохоор илгэмсэн үзэгч та бүхэн аз жаргал сайн сайхан бүхнийг шинэ оны босгон дээр хүрэх юм зөвшөөрнө. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Танд баярлалаа. За баярлалаа.